За үзэгч та бүхний амгалан ялгаж байна. Бид хунт төгөөж компани Бүдүүн ухаа гэдэг уурхай дээр хөрөлцөн ирсэн байна. За яагаад өнөөдөр энэ газар хөрөлцөн ирсэн бэ гэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн нэг тэр бум мод төслийн арга хэмжээний хүрээнд энэ уурхай нийгмийн хариуцлагын хүрээнд 20 гаруй мянган модыг тарьж ургуулж байгаа ийм сайхан бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар өнөөдөр хөрөлцөн ирсэн байгаа. Мод тарихаас гадна энэ компани үйл ажиллагаатай бас тодорхой хэмжээгээр танилцаад явж байна. 21 аймгийн төлөөллийн хүмүүс энэ уурхайд ажиллаж амьдарж байгаа ажилчдын ажиллах орчин нөхцөл хангалттай сайхан байгаа ийм нөхцөл байдлыг та бүхэнд сурвалжлан хүргэхээр өнөөдөр энэ уурхай дээр хөрөлцөн ирсэн байгаа. Сүхбаатар аймгийн Мөнхаан сумын Баян Тэрэн багийн нутагт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Хунт төгөөж компани 2013 онд анх үүсгэн байгуулагдаж улмаар 2017 оноос Бүдүүн ухаа талд уурхайн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Тус компанийн хувьд үндсэн төсөл хөтөлбөрөөс гадна орон нутгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд онцгой анхаарч өнөөдөр хүртэл хугацаанд хамтран ажиллах гэрээний хүрээнд олон бүтээлч ажлуудыг гүйцэтгэсээр ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар тус компани Монгол улсын хөргөлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөтөлбөр аймаг орон нутгийн удирдлагуудтай байгуулсан дурвалсан гэрээний үүргийн дагуу Бүдүүн ухаа уурхайн ашиглалтын явцад гарсан гүний шүүрлийн усыг үр бүтээлтэй байгальд ээлтэй байдлаар зохицуулах зорилгоор уурхайн бүсээс 5 км зайд 18 га талбайд хөв цөөрөн байгуулж улмаар хайлаас, улаас, бургас, гүйс, буйлс зэрэг нийт 21 мянган мод суулгац мөн уурхайн бүсийн орчинд 8 төрлийн 5 мянган модыг суулгасан байна. За өнөөдөр бид нар энэ 18 га талбайг бэлдээд мод тарьж байна. За хүн гэвэтгэн байж байгаад бас мод тариад идэггүй шүү дээ. Энэ бол ерөнхийлөгчийн санаачсан тэр модны хүрээ байна. Тэгээд бид нар орон нутгийн сум баг бүгдтэй байгуулсан гурвалсан гэрээгээд байна. Тэгэхээр Сүхбаатар аймаг Мөнхаан сум Баян Тэрэн баг тийм үү? Энэ бүгдийг хамарсан бид нар үйл ажиллагаа явуулж тэгээ орон нутгаа дэмжих, тэр бум модыг дэмжих бүхэл талыг хамруулсан үйл ажиллагаа тэ нийгмийн хариуцлагын хүрээд энэ бүгдийг хамруулад хийхийг хичээж байна. За энэ ерөнхийдөө энэ талбай бол 18 га. Тэрнийхээ гол хэсэгт нь бол нэг цөөрөн байгууллагт яг энэ хэсэгт. Манай уурхай бол далд уурхай тийм үү? Далд уурхайг ашиглахад гүний ус зөх хэмжээгээр сурвалж гаргадаг байхгүй юу? Нэгэнт гүний ус гаргаж байгаа юм чинь бид нар энэ мод үржүүлэхийн талбай байгуулад тэр усаараа модоо услаад дээрэс нь энэ цөөрмөө тэтгээд цөөрмөө өргөжүүлээд томсгоод байнгын болгоё л гэсэн. Ерөнхийдөө бид нар энэ хэсгийг мод үржүүлэхийн талбай цаашид бидний энэ 18 га битгий байгаас нэлээд модтой байгаас тэгээд үржүүлээд бусдад тэр үржүүлсэн модоо өгөө. Ингээд давхарж хэлэх юм бол бид нар үрээр үржүүлээ мод төс гэж үржүүлээ гэж бодчихсон. Тэгсэн чинь яг орон нутгийн энэ судалгаа мэргэжлийн байгууллагын зөвлөгөө дагсан чинь үрээр бишээ шууд энэ суулгацаар тариа. Тэгвэл та нарт хурдан хугацаанд илүү үр дүнтэй ажил болно гэдгийг зөвлөсөн. Тэрнийхэн дагуу үрээр биш суулгацаар эхэлсэн байна. За бид хэд бол энэ мод үржүүлэхийн ажлыг хийх гэж бас нэлээдгүй хугацааг зарцууллаа. Жишээлх юм бол газраа сонгох, дээрэс нь энэ хөрсөнд энд нуур цөөрөн байгуулах юм бол хэр тогтохын тогтоц, дээрэс нь ойр орчмын мод үржүүлэхийн зориулалтаар мод тарих юм бол хэр үржлэх шимтэй байх юм гэдэг тал дээр нэлээд судалгаа бас хийлээ. Тэрнтэй бас хамтарч ажилласан Сүхбаатар аймгийн дээрээс нь Мөнхаан сумын байгаль орчны газрын дээрээс нь эдийн төлөвчдийн хурлын газрын ч гэх юм уу маш олон хүмүүс тусалж дэмжсэн. Тэрний хүрээнд бид хэд бас чамгүй хугацааны дараа энэ их ажлаа ингээд ер нь бол ард нь гарах гээд явж байна. Энэ талбай дээр гүйс, буйс, хайлаас, улаас дээрээс нь бургас гэх энэ 5 төрлийн мод бол хангалттай ургаж болохоор юм байна гэдэг шийдэлд хүрээд дээрээс нь манайх ч ингээд нөгөө салхишуурга ихтэй энэ тал газар учраас маш жижиг нөхтэй ийм нэлээд дузаан өргөн төмөртөө ийм
төмрөөр ингээ бүтэн талбайгаад хашаалтсан байгаа. Мод тарьж байгаа бол ер нь хамгийн багадаа 2 метрийн хэмжээтэй тарь гэдэг юм байлаа шүү дээ. Тэгэнгүүт бид нар одоо энийг нөгөө мод үржүүлэхийн талбай гэдэг байдлаар ашиглаж байгаа учраас 80-аас метр 20 цайтай тарьж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ энийг дараа нь яах гэж байгаа гэхээр нөгөө дунд нь явж байгаа моднуудаа аваад дараагийнхаа газарт нь суйрлуулж ерөнхийдөө цэвэр мод үржүүлэх ажлаа ингэж явж байгаа гэсэн үг. За тэгээд бид хэд бас кемп дээрээ нөгөө 5-аас 8 төрлийн модыг бол ерөнхийдөө түрүүний манай урхан дарга хэлснээр тарьж тарьсан байгаа. Тэгээд эндээ бас ер нь 5 төрлийн модоо өрсөлгөө байдлаар ингээд оруулах гад нэлээ явж байна. Одоо сүүлийн 1 сарын хугацаанд бид нар явж байна. Жил 2 жилийн дотор бид нар одоо ингээд тогтмол арчилгаа урсгалгаагаа хийж явна. Дээрэс нь сартаа 1 удаа бордогоо хийгээд явна. Гэх мэтчлэн арчилгааны араас манай моднууд гой дэлбэлээд хөргөн том болоод ингээд ургаад ирнэ дээ. Тэгэхээр дараагийнхаа байрлалуудад ингээд нүүлгэн шилжүүлэлт хийгээд энэ бол бас тэд гэж хугацаа заахын аргагүй. Цаашдаа 10 жил 20 жилийн дараа ч ингээд урслаад байж ах тосмос. Одоогоор тус компанид 140 гаруй ажилтан албан хаагч уурхайчид ажиллаж байгаагийн 50 шахам хувь нь орон нутгийн иргэд байна. Тэд дотоодын хөрөнгө оруулагч үндэсний компанид ажиллаж байдааг таларгалтай явдгаа илэрхийлж байна. Манай компани технологийн сайхан барилгатай юм. Тэгээд ажилчдынхаа нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хангамж, салин хөлс тэгэл бүхэл зүйл дээр ингээд анхаарч байдаг юм уурхай байгаа юм. Тийм учраас манай компанид бол цаашдаа нөөцийн хувьд ч гэсэн ирээдүйд бол нэлээд үр ашигтай томоохон компани болох нь бол тодорхой гэж одоо би бол ойлгож бодож ингэж чин сэтгэлээсээ ажиллаж байна. Манай компани бол ерөөсө бодит байдал дээр гэх юм бол харьцангуй орчин нөхцөлөө сайжруулах, ажилчдынхаа эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр бол маш их анхаардаг юм компани. Тэгэхээр өнөөдөр бас нэг энэ компанийнхаа хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд насны сайхан газар дээрээ цаг мод тариад ургуулад тийм ээ. Одоо энэ ч одоо 21,000 мод гэдэг чинь бас чамгүй бага мод биш шүү дээ бас. Тийм бид чинь ингээ сайхан тариад энийг одоо цаашдаа ч энийгээ сайхан тэгээ арчлаад манайх бол ерөнхийдөө нэгдүгээр гэх юм бол яг манайх нь яг 100% нэг Монгол компани. Тиймдээ ч гэх юм уу ер нь бол дотор нь ажиллаж тэгээд амьдрахад ер нь их таатай байдаг. Дээрээс нь манайх нь хүмүүсээ их хөгжөхөд их дэмждэг. Нээлттэй гэсэн хүн сурч боловсрох нээлттэй. Тухайн хүн өөрөө ирмэлцэлтэй л байх юм бол тэгэл цаашаа компаниас ямар сургууль цамнаар хөтөлбөрт хамруулах уу гэж дэмжиж явждаг ерөнхийдөө. Дээрээс нь одоо манайх ч жил болгон ажилчдаа одоо жилийн сүүлээр шилдэг ажилтаа шалгаруулад аялалд явуулж байна. Тэгээ бас одоо орон байрны урьдчилгааг нь хөгж байна. Тийм болохоор ч одоо ер нь л манайх бол ажиллахад их юм таатай. Намайг оюун гэрэл гэдэг. За биеийн компанид өргөх хөрөмжийн оператор гэдэг. Тэгээ өнөөдөр одоо хон төгөөж компани бүдүүх уурхай одоо модер 21,000 төслийн энэ сайхан гонтой үйл ажиллагаадаас оролцоод аяг их баяртай байна. Энд чинь бол одоо байгаль орчноо хайрлаж байгаа. Ер нь одоо тэгээд нөгөө дээр босоод осоод ярьдаг штэ. Одоо буян хийж мод арих хүнд нэг насыг бэлгэлдэ гэдэг тий. Бас энд ингээд ташрамд хэлэхэд хүн төгөж бүдүүхэн уурхайн захирал Батүлзийн захиралтай мөн уурхайн удирдлагуудаа маш их баярлж байна. Бид нар ч амар тухтай орчинд амьдардаг штэ. Айл нутгийн хүн байна. Би одоо Сүхбаатар аймгийн Баруун ус сумын унган хөвгт. Гэр бүлээрээ хамтдаа. Тэгээд одоо гэр бүлээрээ хамтдаа амьдархад ингээд ажиллаж байна. Тий. Энэ төсөл одоо ер нь цаашид ер нь ямар байгаасаа гэж та бодож байна? Одоо тэгэл энэ төсөл цаашдаа бүр улангой хөргөжээд одоо энэ маань бүр одоо улсын одоо ингээд нөгөө жишг бол тийм бол одоо бүр гоё. Сүхбаатар аймагт үйл ажиллагаан явуулж уул уурхай аж ахуйн нэгж байгууллагад үлгэр дуурайлал болох үс ажлыг хийж буй өдөн ухаан уурхай их бүтээн байгуулалт өрнүүлэн ногоон байгууламж мод үржүүлгийн газар зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж буйд нь талархал илэрхийлье.